Шинэ хадсан өвсний 7%-ийг ус эзэлнэ. Харин хадсан өвсний 5%-ийг нь ус эзэлдэг. Тэгвэл 99 тонн хадсан өвстэй болохын тулд хэдэн тонн өвс хадах хэрэгтэй вэ? За энэ бодлогын хувьд бол хадсан гэдэг хоёр үгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хадна гэдэг бол өвсийг тайрч аваад бэлтгэж хэлж байгаа. Хадсан гэдэг нь тайрч авсан өвс нь хэсэг хугацааны дараа өөрчлөж хатаад хуурай болохыг хэлж байгаа гэсэн үг. За эхлээд 99 тонн хадсан өвсний тухай ярилцъя. 99 тонн хадсан өвсний 5% нь ус байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол 95% нь ургамал байх ёстой гэсэн. 99 тонны 95% гэдэг бол шууд 95-аар нь үржүүлэх буюу 195-аар үржүүлж болно гэсэн үг. Ингээд бичвэл гэж гарч ирнэ. За өөрөөр хэлэх юм бол 99 тонн өвсний яг ийм тоон нь ургамал байх гэсэн үг. Энэ ургамлын хэмжээ бол шинэ хадсан өвсөн дээр ч адилхан байх ёстой, хадсан өвсөн дээр ч адилхан байх ёстой. Ургамлын хэмжээ нь өөрчлөгдөх. Усны хэмжээ нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ хэвэр ургамлын хэмжээ бол хатаагүй байхдаа нийт өвснийхөө 93%-ийг эзэлж явах ёстой. 93 гэдэг тоо бол мэдээж хэрэг 100-аас 7% хасаад гарч байгаа гэсэн үг шүү дээ. 93%-ийг эзэлж явах ёстой. За өөрөөр хэлэх юм бол энэ нь 93% байх ёстой. Тэгвэл 100% нь хэд байх ёстой вэ гэдгийг бодож олъё. За пропорцоор очвол мэдээж хэрэг нэгэ 100-аар үржүүлээд буцаагаад 93%-т нь хувааж байна. За энэ бол ийм тоон гэж гарч ирнэ. За энэ нь бол ойролцоогоор 101.13 тонн гэж гарч ирнэ.